Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 1-р ангийн математикийн хичээлээр 10 дахь үеийн нэмэх хичээлийг хамтдаа судалцгаая. Өнөөдрийн хичээлийн маань зорилго нь 20 дотор 10 дахь хэтрүүлэн нэмэх аргаас сурах нь. Хичээлийн маань зорилт 10-ын тооны бүтэц цээжээр мэдэх, тоон хүснэгтээр 10 дахь үеийн нэмэх, хуваарьтай шугам ашиглан бодлого бодох нэ. Хүүхдүүдээ дэвтэр шугам харандагаа бэлдээрэй. Хүүхдүүдээ бичлэгийг анхааралтай үзээрэй. Хүүхдүүдээ бичлэгт юуны тухай гарсан бэ? Тийм ээ, циркийн айлаалагч байна. Хэдэн айлаалагч байсан бэ? Сайн байна. 2 айлаалагч байсан. Тэгвэл бүгдээрээ 2 айлаалагчтай нэр өгцгөөе. Үл мэдэх, хэн мэдэх. Хүүхдүүдээ үл мэдэх, хэн мэдэх хоёр маань юу хийж байна вэ? Зүйтэй. Цагрыг тоглож байна. За тэгвэл бүгдээрээ бодлого бодцгоё. Бодлого бодхоосоо өмнө энэхүү хүснэгтийг сайтар ажиглаарай. 1 ба 9, 2 ба 8, 3 ба 7, 4 ба 6, 5 ба 5, 6 ба 4, 7 ба 3, 8 ба 2, 9 ба 1. Хүүхдүүдээ энэ ямар тооны бүтэц вүлээ? Сайн байна. 10-ын тооны бүтэц. Өнөөдрийн хичээлээрээ бид 10-ын тооны бүтцээ ашиглаад 10 дахь үеийг нэмэж сурах нэ. Үл мэдэх, хэн мэдэх хоёр цагрыг шидэж тогложээ. Тэд нийт хэдэн цагрыг шидсэнийг хамтдаа олцгоё. Бодлогыг бодохын тулд 10 дахь үеийг нэмэх 1-р аргаар олцгоё. Эний үлэг хүүхдүүдээ 10-ийн хүснэгт. 10-ийн хүснэгт ашиглаад үл мэдэх, хэн мэдхийн хэдэн цагрыг шидсэнийг хамтдаа тоолцгоё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Үл мэдэх маань 8 цагрыг шидсэн байна. Тэгвэл хэн мэдэх хэдэн цагрыг шидсэнийг тоолцгоё. 1, 2, 3, 4, 5. Хэн мэдэх маань 5 цагрыг шиджээ. Хүүхдүүдээ 10-ийн хүснэгтэд хэдэн цагрыг байна вэ? 10 цагрыг. Хүснэгтийн гадна хэдэн цагрыг байна вэ? 3 цагрыг. 10 цагрыг дээр 3 цагрыг нэмбэл 13 цагрыг шидсэн. Тэгвэл одоо бүгдээрээ тоогоор бичиж үзье. 8 дээр нэмэх нь 5. Тэнцүү. 8 дээр хэдийг нэмбэл 10 болох үлээ хүүхдүүдээ? Зүйтэй. 2-ыг нэмбэл 10 болно. Тэгвэл 5 маань 2 ба хэдээс бүтдэг үлээ? Сайн байна. 2 ба 3-аас бүтдэг. 8 дээр 2-ыг нэмбэл
10 болно. Хэд үлдсэн мөлий хүүхдүүдээ? 3 үлдсэн. 10 дээр үлдсэн 3-ыг нэмээд өгвөл 13 болох нэ. Үлмэт хэм мэдхийн шидсэн цагиргийг 10 гүйцээ нэмэх 2 дугаар аргаараа олцгоё. 8 дээр нэмэх нь 5. Тэнцүү. Энэ юу вэ хүүхдүүдээ? Тоон шулуун. Тоон шулуун дээрээ 8-ыг олж тэмдэглээрэй. 8-аасаа баруун гар тийш 5 хэрчим зураарай. 1 2 3 4 5. Хэд дээр ирсэн бэ хүүхдүүдээ? 13. 8 дээр 5-ыг нэмбэл 13 гардаг байх нэ. Дахин нэг бодлого бодцгоё. 3 дээр нэмэх нь 8. Тэнцүү. Энэ юу вэ хүүхдүүдээ? Бидний мэдэх шугам маань байна. Шугам дээрээ 3-ыг олж тэмдэглээрэй. 3-аас баруун гар тийшээ 8 хэрчим зураарай. 1 2 3 4 5 6 7 8. Хэд дээр ирсэн бэ хүүхдүүдээ? 11. 3 дээр 8-ыг нэмбэл 11 гардаг байх нэ. Одоо бүгдээрээ бие дааж бодлого бодцгоё. 9 дээр нэмэх нь 6. Энэхүү бодлогыг бодохдоо багшийнхаа заасан 2 аргаар бодорой. Хүүхдүүдээ бодлогоо бодсон уу? Багш нь 1-р аргаараа ингэж бодлоо. 9 дээр нэмэх нь 6. Тэнцүү. 9 дээр хэдийг нэмбэл 10 болох үлээ? Сайн байна. 1-ийг нэмбэл 10 болно. Тэгвэл 6 маань 1 ба хэдээс бүтдэг үлээ? Зүйтэй. 1 ба 5-аас бүтдэг. Тэгвэл 9 дээрээ 1-ийг нэмээд 10. 10 дээрээ үлдсэн 5-ыг нэмээд өгчихвөл 15 гарна. 2 дугаар аргаараа ингэж бодлоо. Шугам дээр маань 9-ийн тоо хаана байна? 9-ээсээ баруун гар тийшээ 6 хэрчим зураарай. 1 2 3 4 5 6. Хэд дээр ирсэн бэ хүүхдүүдээ? 15. Тэгвэл 9 дээр 6-ыг нэмбэл 15 гардаг байх нэ. Хүүхдүүдээ та нарын бодсон бодлого багшийн бодсон бодлоготой таарч байна уу? Шалгаарай. Дахин нэг бодлого бодцгоё. 8 дээр нэмэх нь 6. Бодлогоо бодохдоо 10 гүйцээ нэмэх 1-р аргаараа бодорой. 8 дээр хэдийг нэмбэл 10 болох үлээ? Зүйтэй. 2-ыг нэмбэл 10 болно. 6 маань 2 ба хэдээс бүтдэг үлээ? Зүйтэй. 2 ба 4-өөс бүтдэг. Тэгвэл 8 дээр 2-ыг нэмбэл 10 болно. 10 дээрээ үлдсэн 4-өө нэмээд өгвөл 14 болох нэ. 8 дээр 6-ыг нэмэхэд 14 гардаг байх нэ. Дахин нэг бодлого бодцгоё. Тоог нөхөж бичээрэй. 7 дээр нэмэх нь 5. Бодлогыг бодохдоо загварыг сайтар ажиглаарай.
сайн байна. 3 ба 2-оос бүтдэг. 7 дээр 3-ыг нэмбэл 10. 10 дээр үлдсэн 2-оо нэмээд өгвөл 12. 7 дээр 5-ыг нэмэхэд 12 гардаг байх нэ. Өнөөдрийн хичээлээрээ бид юу сурч авсан бэ? 20 дотор 10-т хэтрүүлэн нэмэхдээ аль нэг нэмэгдэх үнийг 10-т болгон гүйцээж үлдсэн нэгжийг нэмэх аргаар 10-т хэтрүүлэн нэмж сурсан. Ойртой шугам дээр нэмэхдээ баруун гар тийш өгөгдсөн цифрийн дагуу тоолж нэмж сурсан байна. 10 доторх тооны бүтцийг цээжээр сайн мэддэг болсон байна. Гэртээ сурах хүчгийнхаа 80 дугаар хуудасны дасгал 1-ийг бие дааж бодоорой. Бодлогоо бодохдоо багшийнхаа заасан 10-т гүйцээ нэмэх 2 аргаараа бодоорой. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.